Тэглэгчэн салих мэт зайлуулах бидээ Үйлж байнуудаа мэднийг хонгоор Учирсан бүхэн бид хоёроо Хүсэж амьдрах орвогийн энэ бүгдээс Хайрлах бүхнээ авгий бүдээ Хансах хүслээ надад хилээж Зэл залуухан насны чинчраа Биби чамайга харахгүй юм бол Эгэл амьдрамын хайраараа сохож Энэ хорвоод орших газар үгүй Дэш бүрийн сэрэн зүудэн чинь Үндэж хоцрыг би чамтайгаа Үнэж гэж хэлсэн харанч үгэнд чинь Үрдийн итгэдээ би өглөө Үнсэл хайрдан намайг дэрвэж Зэр залуухан насны чинчраа Биби чамайга харахгүй юм бол Эгэл амьдрамын хайраараа сохож Минь хорвоод орших газар үгүй Үсэх уулчээ Яваад өгөөч гэж За, сайн явж ирв. Сайн байж ирлээ. Замдаа ядруу. Ядарсангүй. Хойд урд төрчиг хилийг давж үзэг байж. Хоёр төв алгацаа сайхан газар орон нутг үзээд ирлээ. Манайхан сайн биз дээ. Цааш бүгд цаа. Эхний үрдээс ч авах бол манай сумынхан бүгд хизээ ирэх байх цаагаад лээ. Тэгж байгаа. Хол явж үзээг болохоор чинь нутгаар нь их санаж явлаа. Нутгаас хоолуулгаад ч тэр юм уу? Холын сон сонсох хотоо малаа үзүүлэх хүмүүс л их байна дээ. Аргагүй. Миний ажил юм байна. Чиний хэчин сэтгэлийн хайрыг Чиний нэрийг хэлэхдээ ч мэдрэн би Чивчмээгүй хорвоо аяндаа сэрж Хүсэн хүлээсэн хайрыг авчирлаа Өчигдөр телевизээс хүмүүс над руу яриад таныг эренгуутаа бичлэгэнд орох хэрэгтэй байсан. Тийм. Намайг явахаас өмнө яриадсэн. Бичлэгэн тэгээд хэдэн цагаас гэнэ үү? 6 бас гэсэн. Ер нь хоёулаа хизээ нутгцгоо. Аганс нэг хонноо. Амжуулах ажил байна. Хөдөөж хөх сургуулиуд орж хэдэн багш нартайгаа уулзсан. Тэгвэл шууд телевиз авах. Тэгээ.
Тэ. зарлаа шигтэй байна. Та тэгэхээр манай энгийн өнгөний нэвтрүүлэгт оролцсон. Та тэр ярилцах асуултууд дээр гарсан байгаа. Урдчлаад бас танилцсан дэрх тийм үү? За тэгээ. Би ч одоо урд нь зургатаар ярилцлага өгч үзээгүй юм шүү дээ. Зүгээрээ сандрах юм байхгүй. Зүгээр энгийн яриад ирнэ. За. За та ингээндээ төр хүлээж аваарай. Сайн уу? Хөөдөө. Чэнд чамтай дуулсан гэж би ерөөсөө утсангүй. За ажил амтрал сайн биз дээ. Сайн. Чиг сайн харагч байна. Баярлалаа. Чи ч гэсэндээ айгүй өөр болсон биш үү? Яасан гэлээ? Америк явцсан гэлөө? Болцсон л шүү дээ. Зарсандаа хөрцөн лээ. Телевизээр гарах гал. Гоё шүү дээ, нутаг усныхаа чи бүгдээрээ үзнэ. Нэр гэр хин чи сайн уу? Ээж чинь. Ээж маань хэдэн жилийн өмнө болсон. Оо, яна уучлаарай. Уг нь байсан бол чам хараад их л баярлах байсан баг та. Агуу хөвгтөд талцсан уу? Болсон. Нэг хүүтэй. Харин чи гэр бүлтэй болсон мэт. За өгүүлэн. Өдөгч одоо бэлэн очлоо. За. Амжилт хүсье. Пока. Эхний асуулт чинь төгсгөл нь юу гэж байгаа лээ? Асуултын төсгөл ахуулчилгээний цогц төвтэй болчиход байгаа. Хөвчлөгийн цогцол төвтэй болсон. Чод ингэж боддог юм болж байна. Хоёр дахь асуултын хариултын төгсгөл үнэхээр том юм. За. Яваа.
Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхний нарийн амгалан айлтгая. Тэгэхээр манай өнөөдрийн энгийн хүн нэвтрүүлэгт маань Дундгов аймгийн малчтын холбооны хошооны дарга малын эмч Хаширдан оролцож өөрийнхөө ажил амьдрал болоод энгийн атлаа их бүтээлийнхээ талаар ярьж сонирхуулахаар хүрэлцэн ирсэн юм аа. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр танай эмнэлгийг улсдаа хамгийн тэргүүний сайн малын эмнэлтэйгээ сонссон юм байна. Тэгэхээр энэ их ажил үйлсийнхээ талаар манай үзэгчдэд ярьж сонирхуулаач. За энгийн хүн нэвтрүүлэг гэснээр шууд магтаад эхлүүд. Тийм ээ, гэхдээ энэ бүх хүндэтгэлийг зөвхөн надтай холбож болохгүй л дээ. Юуны төрөнд өөрийн биеийг төрүүлж, ухаан бодол, ус нутаг олон түмний өөрийн мэт хайрлах, тэдний хөдлөө зүтгэх, сэтгэл их зоргийг харилсан ээж мөн миний хадам эцэг гочоо. Энэ бүхнийг эхнээс нь босгож арга учрыг нээж өгсөн бүх хүмүүсэд урдах хэрэгтэй л дээ. Гэхдээ сайхан мэдээ байна. Тэгээ хэлэж. Ойрын үед манай суманд гэдсний халдвартай өвчлөл их байгаа юм байна. Одоо манай мал эмнэлгийн чинь мал эмчлэх гэхээс илүү мал хамгаалдаг газар гэхэд болно л доо. Хэрэглэгчид малчид маань өөрсдөө бүх зүйлээ хамж хэмжээж манай эмнэлгийг өдий дахт эмнэлэг болгосон юм. Одоо манай эмнэлэг чинь дуудлагын 3 машинтай, явуулын 2 эмийн сантай, 3 сумыг хамарсан сум дунд эмнэлэгтэй. Дэрэгдээ малчидаа үйлчлэх ахуй үйлчлэгээний цогц төвтэй болсон ийм эмнэлэг. Тэгэхээр үнэхээр том эмнэлэг юм. Энэ ажил үйлсийг хийж бүтээхэд одоо танд хүн хүч бол маш их хэрэг болдог байх тийм ээ. Тэгэхээр тэр сайхан хүмүүсийн тухай дурсахгүй өнгөрч бас болохгүй болоо. Хамаатнаас дутуугүй найз үдгэж яадаг. Тэрэн шиг над хариу нэгтгүү үргэлж тусалж дэмжиж яадаг хоёр сайхан найз тав. Тийм сайхан нөхөрлийг үргэлж хайрлаж тордож явах юм бол эргээ тэр нь ерөөсөө хүч болон үйлчилж ажил төрөл маань өөрөө ирэхгүй бүтээл явдаг юм. Ажиллаж байсан эмнэлгээ шатаачаад үнсэн дээр нь уйлж суусан тэр цаг сая. Чи хайч тийм бэ? Тэгэхэд намайг өргөө тусгасан тэр хоёр найз манд байлаа шүү дээ. Одоо манай хоёр найз ч гэсэн намайг хараад шоолж байгаа байна. Тэгэхээр ер нь хамаатнаас дутуугүй сайхан найз нөхөд гэдэг бол үнэхээр үнэн үг шүү. Тэгэхээр таныг сайхан зан чанартай болохоор хүнийг татах увдстай болохоор найз нөхдөдтэй ингэж хүрээлдэг юм болов. Ер нь таны давуу чанар юу вэ? За өөрийгөө магтсан болох юм бол да. Бусдын үгийг л сонсох байх. Хөгшин залуу үлтгүү хүмүүс ярьж байгаагаас сонсч хэрэгтэй зүйлийг шүүрч авч үлтгэл одоо хичээдэг юм. Бусдын алдаанаас суралцвал хэдэн жил хэмдэг гэдэг үстэй. Одоо энэ ахмадуудын амнаас гарч байгаа үг болгон чинь алт болцсон улсууд шүү дээ. Манай хаширтан дараа гарч ирсэн шүү дээ. Манай хашааны дараа. Тийм байна. Манай хэмж. Тийм байна. Манай ватамгүй хүмүүстэй юм чинь. Тэгээ өөрхийн надад ээж нээсэн болмаа. Та ер нь найз нөхөд ахмадуудаа маш их хүндэтгдэг хүн юм. Ингээд та гэрийнхнийгаа хинийн дуурайсан бэ? Би угаасаа аавыгаа огт хараагүй. Нэг сонсоогүй юм л дээ. Би ээжигээ хүний дээд нь энэ амьдралын хамгийн сайхан хүн гэж ойлгож явдаг юм. Тэр үнийг л би дуурайхыг хүсдэг юм.
намайг хуруунчны бахаас өдрөөр болтол минь сайхан сэтгэл мэрэгэн үгээр хөхүүлсээр төгссөн. Тэр үнийг л их санах юм да. Тэгэхээр хоёулаа маш сайхан энгийн ярьлаа. Манай үзэгчид ч гэсэн таны энгийн ажил амьдралаас сонсож сонирхсон баха гэж бодож байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн уламжлал байдаг юм л да. Оролцсон зочиндоо сүүлийнхээ хормыг үлдээдэг. Ингээд танд бас нэвтрүүлгийнхаа сүүлийн хормыг үлдээж байна. За ингээд залуу хустай хандж хэлэхэд хүний амьдралд хувь заяа өргөх нэг л мөч ирдэг шүү. Хэрв тэр мөчийг ирсэн гэж бодвол шүүрч аваад хамаг зүйлээ зориулах хэрэгтэй. Хэрв тэгвэл чи амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна. Энэ үгийг бол ээж маань надад хэлж байсан юм. Ээжийн маань хувьд ч гэсэн энэ мөч бол намайг олсон тэр үе гэж надад хэлж үлээ. Ингээд амьдралынхаа зүг чиг болсон хандаа хайртай гэдгийг ч бас хэлье. Ингээд танд маш их баярлалаа. Ингээд таны цаашдын ажил үйлс амьдралд нь улам өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За. Эс надаахан шүлцээ хийгээд миний хүйдэж байгаа сайхан амар. Атуур мал үчээчээ. Үр өвдөд өөр өнөөрөө ялахгүй юу? Чам шиг боловсралтай боловсон хүч манаас өмнө хэрэгтэй. Чамд бол ажил олдсон шин. Энэ яагаад ажигуусаа гэж байна. Энэ үү? Ингэсэн ба. Орчин байна уу та? За. Уг нь манай хэсгийг жинхэнэ өдгөө өдөөний Монгол ярьдаа. Тэд тийм шүү. Чи нөгөө сураг алдарсан хашаа хүрээд. Өчигдөр хоёр найз чинь хөлгөр болоод энэ хоёр буулгачих гэхэд гарсан. Чи чинь 96 оны 6 сард яг хотынхоос өмнө надаас нэг хил сахар нэг талх зээл авсан байна. Хүн болгон чам шиг ингэж дуудаад ярьдаг уу яах вэ? Окей. Би гэж тэнэглээ. Өөрийгөө бодож юмсан. Атал хийх гэж сайхан амтарсан. Жамдан дөр мөнгөтэй ирэх юм аа. 90 сар үлээсэн хүн байна. Таяр. Матчахнаа. За тояа өсгий. Хотоос ирсэн найзтай эхнэр автлаар яаж өөрийгөө ороод ирчихээ яаж. Аль сүмний найз. Өвөрчин. Сони юм. Хондоч юу яваад ирнэ. Нэг мэтгэд ашиглах хаваад. Түр өрөнд ороод байна. Чи ер нь ихэд манайд нэг ажилд орж миний нуруунд нэг аврах гэж байгаа хүүхэд юм биш үстэй. Чи надаа юм чи. Тэр нэр. Би зүгээр тэр чиглэлээр суралцж байснаас төгсч мэрэгчлээ зэмцэн байхгүй л дээ. Тэгээд чи диплом авахыгаа ярьж байгаа үстэй. Амцхгүй магас хэрэг ажилд орчихжээ. Баашаа. Чиний эрдээдийн нөгөөд сургалтын чинь малчид ирнээсээ маш их хүн хичээл биш. Хичээж үзээрэй минь. Окей. Ма. Сарын чинь цалиг. Хөөш. Ийм амархан би яагаад боддог вэ? Ерөөсөө сугараас. Жүжиглэх чадвартай дөрөв хүүхэд болоод өгч гэж. Ой яцгаа. Яа, тэр сайн. Тэгээд сайн бийдэж байна. Миний хараа.
Сайхан амжсан. Намайг өөдөө гэдэг. Тэч хүүхдийн сохон байна. Эсвэл бид нар шаад бүтэхгүй мөрөөдөд байгаа юм болов уу? За чи одоо сэтгэлээр унахтай юу амарх юм бэ? Ихэм зүтгэж байж л өртөө юм дүрэн шүү дээ. Тэр сэтгэлээр унахгүй шүү. Баал ингэ шатчихлаа төсвөрөө. Бүгнэ. Төсвөрөө. Уцаа. Санснаас зээл бол алдагдaltaгүй эргүүлээ төлөх боломжтой юм лээ. Хаширтан чинь өөртөө. Тэгээд чи мал эмдэг байгуулах юм шиг чадах юм уу? Дэжтмаагч. Авширлаа одоо. Чи намайг юусо боддгоо гэж юу? Ашаа. Эртээ бид хоёр машин дотор нэг юм ярьсан. Би ч юм байна. Тэгээ тояа бид хоёр амьдралын нарийн шиг асуудыг жоох юм ярил. Ойрын үед манай суманд гэдсний халдвартай өвчлөл их байгаа юм байна. Хашаач. Үнтэй мэдэхгүй их зонтой амтан болж байна. Тояа ер нь чамсаа хэвээрээ юмаа да. Гэтэ сайхан мэдээ байна. Тэгээ хэлэж. Ямар гоё юм бэ? Малаар хоолж амьдэрч байгаагаа мэдэхгүй. Гол юм ярьдаг амны солио арилаагүй антан бэ чи. Ашаа. Миний өвчин сэтгэлээ бариарай. Ээж чинь сайн өнгөрчлөө. Хүнд урхнаасаа ясан амьдрах газар орон нутаг гэж байдаг юм байна. Үүнийг л би амьдралаас олж харж тогтоож авлаа. Харин хүний нүдээр харахад халцгай газар цөл байсан ч нутгийн унан хүүтэн үр шимэн өгч хүний амьдралдаа олжуулах бүхий л байлгийг төрсөн нутгийн мөөмөн бүр толгод нар хотолсон тал олноо гэсэн сайхан сэтгэл няцаашгүй хүсэл зоригоос олж чадна гэдгийг би ойлголоо. Амьдралд эцсийн цаг гэж байдгүй юм. Чимэн тэр үед дэргэд минь байлаа. Чамтайгаа байх хичнээн жаргалтай. Чиний нүд рүү ширтэхтэй ч мэдрэн намуухан орчлон хавраа илгээхдээ намайг хайрлах чамайг би авчирч чи миний хайрын эхлэл шүү хайрын эхлэл шүү Догдсон зүрхээ цагаан хүн гэвэл тунлагхан нурaan чиний дотхон сэтгэлээ хайрын цэцэг гэвэл тусалтай бороо чиний хайр
надаас голдоосоо аргыг чардаггүй хайр минь энэ юм болохоор амтрахын гинэн шамаага насан туршдаа Өглөө бүхэн